За сайн байцгаана уу. Өнөөдөр Монгол Улсын аялал жуулчлалын интерактив веб газрын зурагт гарсан өөрчлөлтүүдийг танилцуулъя. Өмнө нь бид нэлээд хэдэн сурал бичлэгээр тухайн үед гарч ирсэн өөрчлөлтүүдийг хэлж ирсэн бол сүүлийн үед зарчмын нэлээд том өөрчлөлт гарчихсан. За эхлээд юунаас ярив? Нэгдүгээр эхлээд энэ хайлтын системээс ярив. Энэ хайлтан дээр англи монгол хэлээр хайж болно. Ингээд энэ доор ингээд жагсаалтууд гарна. Энэ үсгтэй холбоотойгоор тийм ээ. За сөрчийн тулгай гэр буудлгээд энийг бид нар одоо за энэ эх орон шууршны базыг болъё. Энэ өмнөх юунаас зарчмын зарчмын том өөрчлөлт орсон. Яасан бэхээр өмнө нь бид нар яаж ийсэн бэхээр хайлтаар энэ дээр дарахад энд нэг улаан дугуй гарчаа тэр улаан дугуйг дагуулж ингэж явж ийш нөгөө цэг дээр очиод сайн ингэж хардаг байсан байхгүй. Одоо бол яаж юм хэрэг энэ ердөө шууд pop-up цанх шууд гардаг болсон. За дахиад нэг туршаад үзье л да тийм ээ. Хорогжуулсан за нуурын тэр компьютер энэ хаана байдгийг ингээд шууд гардаг. Аранга аймгийн тариа суманд байдаг нуурын тойл гэж юм жуулчны бааз байдаг. Маш амар болсон байгаа. Хайлтын хувьд. За нэгдүгээр асуудал энэ байна. За хоёрдугаар гарсны том өөрчлөлт бол юу гэхээр энэ зүүн тал баруун дээд талын энэ шүүлтүүрүүд суур зургууд нэг игнэд байсан. Энэ гурав энэний дээр бүр энэ хүртэл сонцдог байсан. Тийм учраас ялангуяа гар утасны апн дээр болохоор хамаг юм хаачаад байсан учраас энэ гурван суур зургийг салгаж зүүн тийш нь болгоод суур зургийн байрлал тэр энэ 9 шүүлтүүрээ дээш нь татсан гэсэн. За ингэж тавьснараа гар утсан дээр одоо саад одоо бос нөгөө объект гол объект бол юу гэхээр ерөөсөө энэ зургийн гол юм нь ерөөсөө тэр pop-up цонх шүү дээ. Тэр pop-up цонхноос л хүн мэдээлэл авдаг. Тэр цонхыг чөлөөтэй гар утсан дээр гаргах гэх боломж бүрдүүлсэн. За тэрний дараагийн нэг өөрчлөлт бол одоо за энийг бас ер нь хэлчих хэрэгтэй. Энэ 9 шүүлтүүр байна. Хэрэглэгч өөрийнхөө дуртай зүйлээ харж болно. Энэ сэргэлэгчд юу санаториумд буюу соёлууд хэрэгтэй гэх юм болно шүү дээ тийм ээ. Зөвхөн соёлоо үлдээгээл бусдыг идэхгүй болгочих. Тэгээ энэ одоо соёлуудаа хайгаад хэрвээ нэрийг мэдчихвэл энэ дээр бичээд хайгаад ингээл одоо шууд явчихаар болсон. Хэрэглэгчийн хэрэглэх их амар болгож өгсөн. Хайлтыг амар болгосон, шүүлтүүрийг бас наривчлсан. 4 англи байсныг 9 болгосон. Энэ дотор ихэд 2, энэ дотор 3 гэхээр нийтдээ 12 англи байна. За дараа энэ зүүн доотлын буланд энд ямар юм байсан бэхээр нэгдүгээрт юу байсан? Facebook-ийн шууд нөгөө юу share send гэсэн хоёр давчлаар энд байсан. Тэрийг энэ баруун талд авчиж энэ icon-оор төрслээд тэр бичгийг устгасан. Зүүн талаас байхгүй болгосон. Дараагийн дугаар зүүн талд юу байсан бэхээр энэ хайлтын энэ юу байсан нөгөө тоолбор байсан. Хэрэглэгчийн тоолборыг энэ зүүн талаас аваад энэ баруун талд энэ 6 апын доотлолд авчиад одоо байрлуулсан. Ингэснээр яасан бэхээр газрын гар утсан дээрх энэ цаад хийгээд байсан юмнуудыг ер нь бол зайлуулсан гэсэн үг. Мөн нэг том зүйл байсан энд нэг том юу байсан. Зүүн доод буланд яг энэ хавьд газрын зургийн лого байсныг авсан. Тэр лого бол одоо хэрэг байхгүй. Одоо лого угаасаа энэ газрын зураг шиг өөрөө нэртэй. Тэрийг ер нь travel map segment гэж хайгаад болчихж байгаа учраас тэр логог хэрэггүй гэж үзсэн. За ийм нэг зарчмын өөрчлөлтүүд гарсан. За одоо би юун дээр үзүүлье. Энэ pop-up цонхонд ямар өөрчлөлт орсон бэ гэж. За pop-up цонх нэгдүгээр ийм юу болсон? Их нэмэх.
одоо яг хамгийн сүүлийн орчин үеийн Google Maps энтрийн pop-up цонхнуудтай адилхан ийм орчин үеийн дэлхийд одоо хэрэглээд байгаа тэр нэмэх янз бүрийн хүрээ мүрээ байхгүй, сүүдэр мүдэр байхгүй юм нэмгэн юу байгаа? Pop-up цонх бий болгосон. Pop-up цонхонд ямар зарчмын өөрчлөлт орсон бэхээр нэгдүгээр энэ утасны дугаар биш үү? Энэ утасны дугаар дээр гар утсан дээр дарахад шууд ярьдаг болсон. Би одоо бол энэ юун дээр хөтөчтөр ярьж штэ тийм ээ. Гар утсан дээр энэ юун дээр яахан дарах юм бол шууд нөгөө дугаар руу ярьж тийм байдалтай болгосон. Хоёрдугаар энэ одоо энэ маусны энэ юу чи энэ ихэд 5 хуруу байгаа штэ. Энэ юун дээр ирэх үед 7 хуруу босоод ирэхэд энэ GPS буюу одоо энэ координатаар гарч координатыг шууд хуулж авахыг боломжийг бүрдүүлсэн. Ийм хоёр одоо зарчмын өөрчлөлт орсон. За одоо бол газрын зураг одоо нэг 2 сар гаруй болж байна. Одоос 6000 гаруй хамталттай байна. Одоо яах вэ гэхээр одоо юу Google-ийн хайлтанд бол одоо илэрдэг болсон. Дэлхийн нэг 10 гаруй улсаас хандлага авсан байна лээ. Тэгэхээр цаашдаа аялал жуулчлалын одоо үйлсэд бас одоо нэмэр болоосаа гээд ингэж хийсэн зураг маань бас түмэн төгж чадж байгаа баяртай байна. За анхаарал тавьсан баярлалаа.